Булган туяад алдах эрх алга. Хүрлбаатарын булган туяа нэгэнтээ Мие гомбын инх болдод хандан инх баяр даргадаа баярлаа гэж хэлж байв. Энэ дүрч харин одоо энэ дүрлгүүгээр оюун эрдэнэ даргадаа баярлаа гэж хэлэх нь зохист болов. Учир нь түүнийг намын дарганд бонтын сайдаар томилоод төд удалгүй хөдөлмөрийн сайдаар шилжүүлэн томилов. Энэ томилгоог амар уйсгалан болон намын дарга хоёр шийдсэн болтой юм. Намынхаа улсын хурлдах эмэгтэй гишүүдийнхээ эсэргүүцэл дургуутслыг саргалзан булган туяа дээрээ буужээ. Ингээд харуул 80 оны дарга нар 80 оныхоо эмэгтэйг илтэд дэмжин эрхлүүлж байгаа байдал илхэн. Сайхан хэрэгээ үе тэнгийнхээ нам толгойлж байгаа нөхдийнхөө итгэл үнэмшилт ийм бат байгаа нь. Энэ нэг л хэрэг. Одоо булган туяад жинхэнэ асуудлууд туландаа эсэргүүцсэн хүүхнүүдтэй нэвтэй байж дэмжих хэсгийг өөрөөсөө ажилласаа ирэх хэрэгтэй байх. Нийгмийн даатгалын багц хуулийг батлуулгаас эхлээд ажил их байна гэж шин сайд мэдэгдэж, Ануужин гишүүн хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичиг өнөр баярнаар энэ хуулийг тун сайн банжсан. Пүрэвд орж гишүүн энэ талаар боломжийн ажилчсан байх. Үндсэндээ энэ хууль эдгэр хүний гараас их баригдсан. Хуулиа батлуулалгүй яах вэ? Гэхдээ хөдөлмөрийн сайдын хуваар энэ хууль дээр хэрхэн их баригч байсанд бодвоштой нь ойлгомжтой. Хөдөлмөрийн яамны сайдын асуудал өнцгтөө дудаж байгаа. Хит хитэн сайдыг ширвчлээ. Булган туяа сайд минь тун бих суухгүй бол болохгүй шүү. Өмнөх сайд хүүхнүүдтэй нь одоо болтол үр шонзон маягийн юм ярих нь өчтөр гэхэд хэвлэлээр гараад л байх. Аюур нар нь асуудалтай хэцүү байсаар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам чухал яам бодлогын яам гэд тулгыг алгасуулан хил амаас үлэн дарга нартанд томилсон болохоор булган туяа сайд энэ суудлыг булган сүлдээ болохгүй бол өмнөхүүд нь бохирдуу судал болоод удчихлаа. Булган туяа сайдаа яамныхаа ажлыг маш сайн судлаа. Намынхаа этгээтэй арга барилтаа хэрхэн нийцгээс эхлээд бод. Манай улсын халамж мундаагүй. Харин үйлдвэрлэл таг, үйлчилгээ сайнгүй. Эрүүл мэнд нийгмийн даатгал төгсгүй. Энэ чиглэлээс л шинээр ажиллах хэрэгтэй дээ. Халамжаар бус хөдөлмөрөөр амьдрахын зөвийг шинжичгээр эхлүүлээсэй. Хинт халамж очих ёстой гэдгийг онож найруулах нь дамжиггүй. Юуны учир даатгах гэдгийг ч утга төгөлдөр мөрдүүлээсэй. Хэцүүдсэн салбар шүү. Булган туяа зүтгэлтэй байх, зүтгэлээ чин зүрхнээсээ гарах учиртай санагдах. Нөгөө талаар намынхаа ерөөс Монголын хүүхнүүдээс одоо бол албан тушаал эрх мэдэлд ойророо нэгэнт цолгорлоо. Эмэгтэйчүүд төрд шийдвэр гаргахад илүү олон болох нийгмийн давлгыг иргэний нийгмийн байгууллагууд тун сайн хийж төрч намууд ивэж байна. Энэ учир эмэгтэй хүн илүү том илүү ажиллаж чадахын үлгэрийг булган туяагаас монголчууд харна нэхэн үүнд тэнцэх. Нөгөө төгөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт шийдвэр гаргах түвшний оролцоог шин сайд үнэмшгүй өөрчлөөсэй. Ил асуудлыг хариуцсан агентлаг байдаг. Дарга нар нь нүүдлийн шувуу шиг л яваад байх. Дотроос нь сайн хүн тавиад энэ агентлагаа утга төгөлдөр ажиллуулаасай. Хөдөлмөрийн яамны олон сайдын ороо босгоо явдлаас үүдэн энэ салбар ширвэгдэж гүйцсэн. Шин сайд шин томилгоо хийлгүй. Хуучин яамыг шинээр манлайлж ажилласаа билээ. Хүрлбаатарын булган туяад нам сайн хандаж байгааг ярилтгүй боллоо. Нэгээс дээш сонгогдсон хүнд сайдын судал өгнө гэсэн нэг юм ардын намд байдаг байх. Түүнийгээ булган туяа дээр барьсангүй. Ингээд олон талаас нь харуул булган туяад алдах эрх алга. Яамаа улсын хурлаа төрөө намаа гэд мөн ч олон илэг сэтгэл түүнд хэрэгтэй болно. Дид сайд байхдаа ажил ихийн чармайн зүтгэж байснаас үүдээ бидтэй. Төрийн ордны арын цэцэрлэгт булган туяа няраа хүүхдээ ажлын завсараараа хөхүүлж суугаад зураг байдаг. Одоо Хүрлбаатарын булган туяа сайдыг тийм элбрүү нинж төрх үйл сэтгэлээр ихийг бүтээхийг Монголын ард түмэн ажиглаж эхэллээ дээ.